Баяр баясгаланг олгоно. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 7 дугаар бүлэг баруунаас ховд руу. Янжмаа Улаанбаатарт ирээд өөрийн хадам эгч, цөмийн физикч, Ундрагийн үүсгэн байгуулсан мэдчил санд судлаачаар төр ажилд оров. Ундра Янжмаад Ховд аймагт шинжлэх ухааны парк байгуулах, техник эдийн засгийн үндэслэлийг гүйцэтгэх төслийг өгөөд тэр ажил нь 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Тэгээд Ундра боловсролын сайдад Янжмааг танилцуулахад сайд ямар ажил хүсэж байгааг нь түүнээс асуув. Янжмаа гэр бүлээрээ ховд руу нүүх хүсэлтэй байгаагаа хэлсэн нь түүнийг цочирдуулсан нь тухайн үед алслагдсан газарт албан тушаал ахина гэж үздэггүй байсантай холбоотой байв. Тэрээр түүнд нэг зүйлийг санал болгосон нь ховд их сургуулийн захирлаар 3 жил ажиллах гэрээ байсан юм. Энэ албан тушаал нь түүнийг тус улсын их сургуулийн анхны эмэгтэй захирал болгосон юм. Хэдийгээр тэр дөнгөж 35 настай, мөн 4 дахь хүүгээ тээж байсан ч докторийн зэрэгээ дөнгөж хамгаалсан байсан нь түүнд энэ ажилд орох боломжийг олгосон юм. Тэр юу хийж байгаагаа мэдэхгүй байсан ч би бурхныг магтаж байгаад явсан гэж олон жилийн дараа дурслаа. Бурхан чамайг чиний төсөөлөөгүй газар тавьдаг. Энэ хооронд хүдрээд Ховд аймгийн инновац бүтээн байгуулалт хариуцах ажлын санал ирэв. Их сургууль тэднийг нүүдэл хийхэд бага зэрэг тусалсан ч Янжмаа хүдрээ хоёр өөрсдийн зардлаар нүүх хэрэгтэй болжээ. Ингээд хосууд 2013 оны 2 дугаар сард тэнд очжээ. Батнэмхүү 6 дугаар сарын 7-нд төрсөн юм. Хаш дүүгээ Момо гэж дууддаг байв. Никелодеон сувгийн Аватар хүүхэлдэйн киноны дүрийн нэр түүний санаанд тогтож үлдсэн нь энэ юм. Янжмаа Христэд итгэгч болсон нь гэр бүлийнх нь бүх гишүүдэд тиймч таатай байгаагүй ч 4 хүүтэй болсноороо хүндлэлийг авах болжээ. Монголд 3 хүүтэй эмэгтэйчүүдэд дархан бэр гэсэн өргөмжлөл өгдөг. Мөн төрөөс бас 4 хүүхэдтэй ээжид алдарт ихийн одон гардуулдаг учраас Янжмаач бас одонтой ээжүүдийн бүлэгт нэмэгдэн орсон байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа боловсрол мөн барилга байгууламжийн чанар муу байна гэж бичжээ. Сургуулийн халаалтын систем маш муу. Би бага сургуулийн өмнөх боловсролтой танилцсан ба бага сургуулийн ангийн температур Фаренгейтийн 35 буюу Цельсийн 2 хэм, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн анги Фаренгейтийн 42-оос 48 буюу Цельсийн 6-аас 9 хэм байв. Хүүхдүүд сургуульдаа зузаан пальтотой сууна. Орон сууцсан ч гэсэн маш хүйтэн. Тэдэнд нэмэлт халаалтын систем хэрэгтэй. Тус аймагт мэдлэг, технологи, аж үйлдвэрийн хөгжил, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, ухаалаг хүмүүс хэрэгтэй байна гэв. Тийм ээ, ховдын амьдрал хэцүү байсан. Янжмаа биш юмаа гэхэд өөр хинж байсан хамгийн туршлагатай удирдагч хүртэл тэнд сорилтод орох байсан. Тэд дүн өвлийн дундуур ирсэн юм. Хаалганы доорх цуурсан хэсэгт нь мөс тогтсон нэг өрөө байрыг тэдэнд гаргаж өгөв. Ховд бол хамгийн хөгжөөгүй, өндөрлөг, элсэрхэг, олон овог ястан холилдсон аймагуудын нэг байв. Өөлд, халах, загчин, торгууд, урайхай, мянгад, дөрвүүд, баяд, казак, узбек, үзэмчин зэрэг үндэстэн яснууд тэнд амьдардаг нь Хятад, Казахстан, Оростой хил залгаагийнх юм. Салхинд сэвэлдсэн уудам нутаг дэвсгэр нь Монголын романтик зэрлэг баруун гэгдэх болсон энэ л газарт жуулчид ирж уугуул иргэдэн шонхор шувуу алтан бүрэг дээр хэрхэн ан хийхийг үзэж сонирхох боломжтой ажээ. Ингээд хүдрээ олон улсын хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байхад Янжмаач мөн адил хөрөнгө босгох 3 жилийн стратегийг боловсруулжээ. Ховд бол улс орны хөгжлийн стратегийн газар байсан. Хятад улс нэг зам нэг бүс санаачлагада хэдэн тэрбум доллар зарцуулчихсан байсан. Монголын баруун бүсийг энэ төсөлтэй холбох нь чухал байв. Ховдын их сургууль нь ахлах сургуулийн багш бэлтгэх чиглэлээр мэргэжсэн боловч 2800 оюутан нь нийслэлд
коллежид элсэн суралцахад хангалттай өндөр дүн авч чадаагүй. Мөн ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд байв. Хойд Каролинагийн их сургуулийн шинэхэн төгсөгч Янжма судалгаа болон багш нарын сургалтад зориулах мөнгө багтаа газартай таарчээ. Харин хуурамч дипломын бизнес цэцэглэн хөгжиж байсан үед тэр цэг тавьсан юм. Дээврээс нь ус гоожин, интернет холболт тасарна, дотуур байр нь бүр аимшигтай байсан. Янжма онлайнаас авсан зааврын дагуу хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай бариулснаас гадна бизнесийн санаа хөгжүүлэх оюутны клубүүдийг байгуулжээ. Боловсролын яамнаас авсан мөнгөөр оюутны хотхны төв байр, дотуур байрны дотоод засал чимэглэлийг хийлгэж дээврийг нь янзлав. Тэрээр инженерийн болон хэрэглээний шинжлэх ухааны төслүүдийн шинэлэг бүтээлийн төв байгуулж, оюутны тэтгэлгийн тоог 3 дахин нэмэгдүүлж, багш нарын аялалд мөнгө гаргаж, шинэ зааварлагч багш нарыг авчирсан байна. Тэрээр тэнд нэгдсэн үндэсний байгууллагын тусламжтайгаар залуучуудын 2 төв бариулжээ. Түүнийг ирэхэд их сургуульд оруулсан хөрөнгө оруулалт 200 сая төгрөг буюу 72,000 орчим доллар байв. Тэрээр үүнийг Хятад, Япон, Герман, Оросын ихтэйд сургуулиудын тусламжтайгаар 1,2 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 432,000 ам доллар хүртэл өсгөжээ. Тэрээр хятадуудаас мөнгө оруулж ирэхийн тулд их сургуулийн дэргэд Кунзын институт байгуулахыг зөвшөөрч, монголчуудад хятад хэл сурах хялбар аргыг санал болгожээ. Тухайн үед дэлхийн ихтэйд сургуулиудад Кунзын институт бий болж байв. 5 жилийн дараа тэд эрдэм шинжилгээний эрх чөлөөг дарангуйлж, Хятадын засгийн газрын зэвсэг болсон хэмээн буруутгагдаж, ялангуяа Америкийн нэгдсэн улсын олон кампусаас хөөгдөжээ. Янжма мөн засгийн газраас мөнгөн тусламж авч, Солонгос, Орос, Франц хэл суралцагчдад зориулсан ижил төстэй хэлний төвүүдийг байгуулж байжээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авсан энэ бүхэн үнээр ирсэн. Би гэрээгээ цуслахгүй тулд маш их арх уусан гэж тэр дурсаж байна. Энэ муу байсан. Хятадуудтай хамт ширээний теннис тоглох шаардлагатай болсон. Оросууд болон хятадуудтай хамт хүн бүртээ нэг удаагийн хундаг тулгалт бас дараа нь үг хэлэх ёстой байв. Тэрээр тэтгэлэг гих мэд илүү их мөнгө авахын тулд хахуул өгөх гээд асар их дарамтанд орсон. Тэр хүмүүст хэд хэдэн бэлэг өгсөн ч амар хялбар аргаар хийж байгаа энэ зүйлүүд нь бурханд таалагдахгүй байгааг мэдэж байв. Бурхан үүнийг буруу гэж хэлсэн. Би ч үүнийг буруу гэдгийг мэдэж байсан. Би үүнийг нийтийн сайн сайхны төлөө гэж бодож байсан ч энэ нь сайн зүйлийг буруу замаар хийсэн байсан юм. Эдгээр зүйлс намайг бурхнаас холдуулсан. Би залбирч асуудлыг энгийн байдлаар шийдэхийг оролддог байв. Би анхны хайраа алдаж байсан. Би тэр үед үүнийг анзаараагүй. Бурхан надад ийм байр суурь өгсөн гэдгийг би мэдэрсэн ч би Бурханы энэ арга барилаас аажим холдож байсан гэж яриав. Мөн тэрээр оюутнуудад амьдралд хэрэгтэй зарчмууд болох уучлах, хайрлах талаар лекц уншихдаа Бурханы нэрийг дурдалгүйгээр сайн мэдээг хуваалцдаг байжээ. Тэрээр Хятадын хэл дээр бэлгийн хүчирхийллийн 8-нд өртөж байсан эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч эхэлжээ. Энэ хооронд тэрээр өөрт нь нөлөөлж буй чөтгөрүүд тэр дундаа бэлгийн уруу татлагтай тэмцэж байв. Тэрээр эцэст нь сүнслэг эмчээс тусламж хүсгээр очсон боловч түүний зөвлөгөө Янжмааг улам дордуулжээ. Би цөхрөнгөө барсан байсан. Би чөлөөлөгдөхийг хүсэж байсан гэж тэр дурсаж байв. Би байнгын сүнслэг тулаанд байсан. Бид Бурхны ачаар ялж байсан ч Бурхныг харахаа болсон учраас ялагдсан. Тэдний сүм баг зэрэг дэмжлэг үзүүлж байсан ч Янжма эрдэм шинжилгээний хурал аялалд байнга оролцдог тул сүмдээ бараг очиагүй. Өөр 3 багштай нэгдсэн залбирлын бүлгэл Янжмагийн сүнслэг амьдралын сорын ганц зориулалт байсан юм. Хэдийгээр түүний алба ажил гайхалтай байсан ч мөн тэр 2015 онд Forbes сэтгүүл Монгол дахь хэвлэлийнхээ хавцсан дээр Forbes-ийн 40 хүртэлх насны манлайлагч залуус гарчгийн дор зургийг нь нийтэлж байв. Тэр жил Хонконгод төвтэй Азийн нийгэмлэг түүнийг Азийн 21 залуу удирдагчийн нэгээр нэрлэжээ.
Үүний үр дүнд тэрээр балб руу үнгүй аялах боломжтой болов. Түүний амьдрал од мэд тод гэрэлтэж байв. Гэвч ажлын хүнд хэцүү байдлаас болж тэр албан тушаалаа орхих талаар залбирч эхлэв. Өдрөө 2015 оны 1-р сард ажлаа хүлээлгэн өгч хамтдаа гэр бүлийн шалтгааны улмаас Улаанбаатар хот руу нааш цааш олон нисэж байсан нь тэдэнд байсан хуримтлалыг нь дуусгаж байв. Тэрээр Бурханаас ховдыг орхиж болох эсхийг асууж, мөн Германы Монголын нөөц технологийн хүрээлэнгийн налаагдах дэд захирлын ажилд орох хүсэлтэй өгсөн байв. Харин боловсролын сайд явахыг нь зөвшөөрсөн боловч 2019 он хүртэл тэр албан тушаалд хүн авахгүйгээр төр хүлээлгэв. Үүний дараа түүний нуруу өвдөж эхлэв. Сүнслэг байдлын хувьд тэрээр Бурханаас холдсон ч эргэн тойронд нь хүйтэн муу ярийн сүнснүүд эргэлдэж буйг мэдэрч байсан. Тэр өөр бусад талбар дээрэж байнга халдлагад өртөж, тэрээр орон нутгийн хүнсний чанаргүй бүтээгдэхүүнээс болж байнга хоолны хордлого авдаг байв. Хойд Каролинод байхдаа хассан 20 кг жин нь эргэж нэмэгдэв. Ховдод байх 3 жилийн хугацаанд 2 жилд 1 удаа хийдэг аудитын шалгалтыг 6 удаа хийлгэсэн. Түүнийг авилгын хэрэгээр 1 бус удаа шалгаж байсан. Түүнийг албан тушаалаа ашиглан үнэтэй байр авч 1 сая гаруй төгрөг хулгайлсан гэх мэтээр нэгэн цахим хуудсанд гүтгэн бичжээ. Янжмаа цагдаад мэдэгдэж хүдрээ ил хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсний дараа уг яраа нэцаагдсан боловч аль хэдийн хохирол учирсан байлаа. Их сургуулийн албан тушаалтнуудын хийсэн шалгалтаар түүнийг ямар ч буруу зүйл хийгээгүй болохыг тогтоожээ. Тэр Бэти рүү залгахад тэр түүнд залбирч өгөв. Залбирлын дараа Янжмаа өөр рүү дайрч байсан 10 орчим цахим хуудсыг шалгаж үзэхэд түүнийг цочирдуулсан зүйл нь өөрийг нь буруутган бичсэн мэдээллийг эсвэл нийтэлсэн цахим хуудаснуудыг хэдхэн минутын дотор устгахчихсан байсан явдал юм. Дайн бол юу юунаас илүү сүнслэг юм байна гэдгийг тэр ойлгов. Энэ үеийн нэгэн томоохон гэрэлтэй зүйл нь Янжмаа Дороти Шулцыг Монголын үйлчлэлийг дэмжих Satellite бүлгийн удирдагч болооч гэсэн хүсэлт явуулж, GSM-ийн удирдлага хүсэлтийн дагуу түүнийг томилсон явдал юм. Тухайн үед Доротиан GSM-ийн Вашингтон мужидах Ванкувер хотын салбарыг ажилуулдаг, мөн Египтийн салбарыг алсаас 24 жил чадварлаг удирдаж байсан ч энэ удаа Монгол руу дуудагдсан юм. Гэхдээ Янжмад тулгараад байгаа асуудал огт өөр зүйл байв. 2015 оны 2 дугаар сарын 28-нд Доротиад "Миний ажил хэцүү байна. Энд байгаа зарим хүн биднийг нэг их ойлгодоггүй. Харин шүүмжилдэг. Магадгүй бид тэднээс өөр байх. Бид өөр сэтгэж, өөр үйлдэл гаргадаг. Мөн бид итгэгчд юм" гэж бичиж байжээ. Гэхдээ энэ бүхэнд яаж сэтгэлээр унахгүй байх вэ? 2015 оны намар тэрээр гэр бүлд нь ямар нэгэн муу зүйл тохиолдох болно. Гэхдээ санаа зовох хэрэггүй гэж байна хэмээн зүүдлэв. 2 хоногийн дараа хэн нэгэн 3 хүүхдийг нь Улаанбаатараас ховд руу хүргэж өгөхөөр машинтай явж байгаад осолд оржээ. Хэнэн ч хүн тэмэртэж гэмтээгүйч Янжмаа өдрөө 2-д энэ нь хангалттай дохио байлаа. Явах цаг болжээ. Янжмаа 10 дугаар сарын 8-нд Доротад "Би удахгүй ажлаа алдаж магадгүй" гэсэн имэйл илгээжээ. Шалтгаан нь улс төр, үүсээр ялгуурлан гадуурхах, ховдын зарим нь өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа зэрэг олон талт асуудал байсан гэж тэр хэлв. Хөдрийг шалтгаангүйгээр ажлаас халав. Янжмаа "Би ганцаардаж, ядаж туйлдсан мэт санагдаж байна. Би Бурханаас мэрэгэн ухаан удирдамж гуйн залбирч байна. Би жин нэмж, сэтгэл санааны дарамттайгаа тэнцэж, хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд санаа зовж байна. Миний нөхөр одоо болтол ажилгүй. Би Америк руу GSM руу явмаар байна" гэж нэмж бичжээ. 2016 оны 2 дугаар сард түүний гэрээний хугацаа дуусахад гэр бүлэрээ Улаанбаатарт буцаж ирлээ. Хожим нь түүнийг Улаанбаатар хотын Ихтэйд сургуульд 2 удаа удирдах албан тушаалд томилогдохоор өргөдөл гаргахад нь хэдийгээр маш өндөр ур чадвартай байсан ч
бүх худал цахим хуудсуудад түүний тухай бичсэн зүйлсээс болж хүмүүс татгалцсан гэж хэлв. Богино хугацааны цуу яриа түүний карьерийг ийхүү сүрүүлжээ. Харин аз болоход түүний талд хожил ирэв. Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургууль түүний тухай сонссон бөгөөд Монголын судалгааны хэсэгт мэдээллийн менежер, төслийн удирдагч хэрэгтэй болжээ. Тэрээр 2016 оны 5 дугаар сард ажилдаа оров. Харвард хүүхдүүдийн дундах сүрьегийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ДМ-ийн талаар 10,000 сурагчийн дунд өргөн хүрээтэй судалгаа явуулж байжээ. Янжма 2018 онд улсын их хурлаар батлагдсан хүнсийг амин дэмээр баяжуулах хуулийн төслийг боловсруулахад тусалсан юм. Хэдийгээр Харвардын албан тушаал нь үнэндээ 2-3 хүний хийх ажил байсан ч Янжма ганцаараа ажилдаг байжээ. Хэсэг хугацаанд ч гэсэн тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт найзууд дундаа орж чон мэд дайрах олон нийтийн үзэл бодлоос холдох боломжтой болсон юм. Ингээд дараагийн дайралт гэрт нь маш ойрхон ирэв. Америкийн нэгдсэн улсын зохиолч, сэтгүүлч Жулия Дювиний бичсэн Баяр баясгалан олхон буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 7 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.